За өнөөдөр би Deal Community Hub өөрийнхөө Telegram mini application-ы веб гишүүдтэй энэ аппликейшнийг яаж ашиглахыг маш дэлгэрэнгүй танилцуулъя гэж бодлоо. За хиймэл оюуханыг ашиглаж крипто арилж байгаагаар мөнгө олох тухай энэ бичлэгэн дээр амин жишээ харуулах учраас Монгол улсаас интернетээр мөнгө олох сонирхолтой хүнд ч гэсэн маш үнцэнтэй мэдээлэл болно. За би танарт хэлэх нэг гоё мэдээ байна. Хамгийн эхлээд бичлэгээ маш гоё мэдээгээр эхлэе. Би Deal Community Hub энэ аппликейшнийг сар бүрийн төлбөртэй биш тодорхойгүй хугацаагаар веб гишүүдтэй сарын төлбөр төлөхгүйгээр ашиглах боломжийг олгож байна. Тэгэхээр 2000 Telegram-ийн одоор веб гишүүн болсон хүмүүс маань ойролцоогоор нэг доор хаяж нэг 2 сарын хугацаанд энэ аппликейшнийг нэмэлж мөнгө төлөхгүйгээр ашиглана гэсэн үг. За шалтгаан нь юу вэ гэхээр яг одоо би айгүй олон юмыг тест хийх хэрэгтэй байна. Тэдгээр тест хийх ёстой зүйлүүдийн дотор нь серверийн ачааллыг тест хийх хэрэгтэй байна. Одоо Binance крипто арилжааны хиймэл оюуханыг веб гишүүд маань дагаж крипто арилжаа хийж байгаа. Тэгэхээр миний энэ систем хичнээн хүмүүсийг дааж чадах нь үнэтэй. Хичнээн хүмүүс ерөөдөө миний энэ систем дээр асуудалгүй Binance дээр автоматар крипто арилжаануудыг дагж байна. Тэр мөрийг бол тестлэх хэрэгтэй байна. Нэгдүгээрт хоёрдугаарт нь крипто арилжаан дээр крипто ертөнцид бол дөнгөж сайн нэг аимшигтай зүйл болсон. Юу болсон бэ гэхээр Bitcoin, Ethereum, BNB хэл одоо эцэг койнууд бол огцон унсан байгаа. За би танарт онсон шалтгааныг нь хэлье. За Bitcoin дөнгөж 70,000 анштай байж байгаа доошогоо 6383 руу унсан байна. Шалтгаан нь бол одоо хормон зүйн авлааны асуудалтай холбогдолтой. Америк нэгдсэн улс Ираны оронд үүсэж байгаа маргаантай. За ингээд дэлхийд дахинд газрын тосны үн тэнгэрт хөөрөөд эдийн засаг тогтворгүй болоод ирэнгүүт нөгөө их хэмжээний биткойн төөмөс чи өөрсдөх мөнгийг биткойноос илүү найдвартай газар руу шилжүүлэх шийдвэр гаргаж байгаа. Ингэснээр биткойноос мөнгө өөр зүйлүүд рүү урсж байгаа. Жишээ нь одоо биткойноос одоогийн байдлаар бол алт руу мөнгө урсж байна. Биткойноос одоогийн байдлаар бол Forex арилжаараа мөнгө урсж байна. За ингээд биткойноос их хэмжээний мөнгө гадагшлаад ирэнгүүт мэдээж биткойны ханшин унана. За ингээд хүмүүс ийм шалтгаанаар их мөнгөтэй хүмүүс өөрсдөө биткойныг зараад ирэнгүүт яах нь бусад хүмүүс чинь биткойны үн унаад ирэнгүүт чинь миний биткойн одоо ингээд үн унлаа, үн цэнэгүй боллоо гэд айдас төрөөд тэгэнгүүт яах нь дашраараа өөртөө биткойноо зарж эхэлж байгаа. Ингээд нөгөө chain reaction үүсэж байгаа байхгүй. Нэг үхрийн ивэр дөргөхөр нөгөө 1000 үхрийн ивэр дөргөн гэж нэг Монгол үг байдаг те. Ерөнхийдөө бол тэр чинь энэ дэр биелээ олчиж байгаа байхгүй. За ингээд ерөнхийдөө бол ийм шалтгаануудаас болоод өөр бас олон шалтгаан байгаа л да. Гэхдээ голлох шалтгаан нь бол энэ ийм шалтгаануудаас болоод биткойн үн 70,000-аас хүчтэй унсан байна. Тэгэхээр таанууд гэж хэлэхэд нь гоё мэдээ байна. Юу вэ гэхээр биткойн дөнгөж сая LBSV пиктэй буцаад өсөж эхэлж байна. Тэгэхээр миний бодлоор ерөнхийдөө бол 61,383 бол доод ёроол гэж ойлгож байна. 61,383-аас доошлохгүй байх. Одоо буцаад 65 руу очих байхаа гэж бодож байна. Миний хувьд бол буцаад 65 руу очиод буцаад 70 руу очих байх. Миний бодлоор бол. Гэхдээ 70 руу очих явцад өчнөө одоо өсөж унах уналтууд бол гарна. Микро өсөлтүүд бол гарна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг шүү. Би зөвхөн таамаглаж иж чадна. Юу ч баттай хэлэх боломжгүй. За ингээд ерөнхийдөө бол биткойн энтер ингээд унаад ирэнгүүт том ингээд койнууд унаад ирэнгүүт алт койнууд нь дагаад унана. Миний энэ крипто арилжааны бот ч нөгөө Binance Spot арилжаанаас ашиг болдог учраас крипто ертөнцид крипто зах зээл дээр бүхий л койнууд уналттай байгаа үед энэ крипто арилжааны бот дагаад мөнгө алдна. Тэгэхээр энэ крипто арилжааны ботонд мөнгө олгоч үе тохиолдно, мөнгө алдах үе тохиолдно гэдгийг ойлгох хэрэгтэй. Крипто арилжааны 100% баталгаа гэсэн юм бол байхгүй. Өнөөдөр тэдэг болно,
сард хэдийг болно, 7 хоногт хэдийг болно. Тийм ойлголт бол байхгүй. За одоогийн байдлаар хаагдаагүй арилжаанууд нь бол 24 Америк долларын халдагталтай явж байна. Дөнгөж хэдэн минутын өмнө биткойн яг энэ хавцаа байх үед бол хас 60% долларын халдагталтай байсан. 61.83 биткойн 61.83 дээр байх үед бол энэ арилжааны хэмэл оюухан хасах 60 Америк долларын халдагталтай байсан. Одоо 24 Америк долларын халдагталтай болсон байна. Ерөнхийдөө бол энэ ботны худалдаж авсан LTC, TNC, ADA, TRX, Kite гэдэг эдгээр альткойнууд нь биткойныг яаж дагж байгааг та энэ стод жишээн дээр харж байна. Биткойн ёроолтой байх үед 60 Америк долларын хадгалтай байсан бол биткойн өсөөдөрөнгүүд эдгээр койнууд нь дагаж өсөөд одоо алдагтал нь багасаад 60-аас 24 болсон байна. Тэгээ хамгийн гоё юм нь болохоор энэ бот нийт 25 арилжаан дээр 25 крипто койн дээр арилжаа хийсэн байгаа. Одоогийн байдлаар за одоо чинь Huma гэдэг койн дээр бол 4 удаа арилжаа хийсэн байна. Pendle дээр 3 удаа арилжаа хийсэн байна. Huma гэдэг койн бол хамгийн их ашиг олсон койн юм байна. За ингээд 25 койн дээр маш олон арилжаанууд дээр бол ашиг олсон гэж харагдаж байна. Ердөөсөө 6-аа арилжаа бол одоогийн байдлаар хасахтай явж байна. Тэгээд энэ хасахтай байгаа арилжаануудын алдагдал нь цэвэр крипто ертөнцийн дашраараа унж байгаа энэ уналтаас 100% шууд холбоо хамааралтай. Биткойн унсан байна. Тэгэнгүүт яах нь ботны худалдаж авсан альткойнууд нь дагаад унсан байна. Биткойн одоо босоод өсөж байна. Тэснэр яах нь ботны худалдаж авсан альткойнууд нь биткойныг дагаад өсөж байна. Яг л ийм зүйл болж байна. Яг одоо бол. За тэгэхээр та нар энэ ч нэг юм ойлгох хэрэгтэй. Би энэ крипто арилжааны ботон дээр ямар ч баталгаа өгөхгүй. Өдөр төдийг олно, 7 хоног төдийг олно, сар төдийг олно гэсэн баталгааг бол та нарт өгөхгүй. Яагаад вэ гэхээр боломжгүй байхгүй. Крипто зах зээлээс энэ ботны хийж байгаа крипто арилжаанууд шууд холбоо хамааралтай. Тийм учраас энэ бот хэрэг хэмжээний ашиг болно, хэрэг хэмжээний мөнгө алдна. Тэдгээр зүйлүүд чинь шууд крипто арилжааны зах зээлийн ерөнхий төлөв байдлаас шууд холбоо хамааралтай. За тэгээд ингээд ирэхэд бол крипто ертөнцид маш том уналт болж байгаа учраас сард ойролцоогоор 50 Америк доллар төлж веб гишүүнчлэл авсан хүмүүстээ энэ сардаа төлсөн 50 Америк доллар олж чадахгүй байх болов уу гэсэн бодол төрсөн учраас ирэхэд бол та нарын сар болгон төлдөг мөнгө чинь байхгүй болох гэж байна. Гэхдээ тодорхойгүй хугацаагаар нэгдүгээр би энэ ботыг ачаал бол хэрэг даах нь тэрийг нь тест хийх хэрэгтэй байна. Хоёрдугаар нь крипто ертөнцийн байр байдлыг илүү сайн шинжих хэрэгтэй байна. Магадгүй та нар одоо аль хэдийн веб гишүүнчил мөнгө төлөд авсан хүмүүс бол магадгүй 2-3 сарч болж магадгүй 5-6 сарч болж магадгүй та нар тодорхой хугацаагаар энэ ботыг үн төлбөргүй ашиглана гэсэн үг. Тэгээд би цаг нь болцсон гэж үзэх юм бол шууд та нарыг сарын чин тоолуурыг шинээр эхлүүлнэ. За одоо би та бүхэнд энэ крипто арилжааны Telegram-ын миний аппликейшнийг яаж ашиглахын тэрийг ойлгомжтойгоор тайлбарж өгөхийг оролдъё. Анхаарлаа маш сайн хандуулаарай. Тэгээд одоо заасан юмнуудыг ирээдүйд битгий асуугаарай. За миний энэ Telegram-ын миний аппликейшн бол одоогийн байдлаар хоёр үндсэн зориулалттай. Эхнийх нь болохоор та нар тест мөнгөөр Binance-ийн арилжааг хийж болно. Одоо жишээ нь миний аккаунтн дотор 13,640 USDT-ийн тест мөнгө байна. Энэ бол жинхэнэ мөнгө биш. Энэ мөнгийг алдлаа гэд би ямар нэг алдагдал хүлээнэ гэсэн үг бол биш. Энэ бол зүгээр л тест мөнгө гэхгүй. Одоо хэдүүлээ Binance дээр биткойн ямар ашигтай вэ харъя. Биткойн 64 Биткойн 64,443, биткойн 64,449, биткойн 46,46 харж байна. Миний
Telegram mini application Binance-тай холбогдсон учраас койны ханш зөрнөө гэж бол бараг байхгүй. Гэхдээ хэдэн доллар секундэр биш. Хэдэн доллар, хэдэн нано секундэр зөрөх боломжтой. Ягаад вэ гэхээр Binance-аас эдгээр койнуудын мэдээллүүд чинь миний энэ mini application руу татагдчихж байгаа байхгүй. За тэгээд одоо шинэ хэдүүлээ биткойныг худалдаж авъя. Биткойныг би худалдаж авахыг хүсэх юм бол market гэдэг дээр нь дараад хэдэн USDT-гээр биткойн худалдаж авах юм те. Тэр тоогоо иш оруулна. За жишээ нь одоо 1000 Америк доллар буюу 1000 USDT-гээр биткойныг яг одоо байгаа анш 64372-оор нь худалдаж авахыг хүсэх юм бол buy BTC-дээр дараал болоо. За тэгээд одоо хэдүүлээ history-г нь харъя. Хамгийн сүүлд би 1000 USDT-гээр биткойныг 64364 дээр худалдаж авсан энэ чинь харагдаж байна. Яг одоо миний худалдаж авсан ханшнаас бол тэг зөнд 4%-аар унцсан явж байна. Тэг зөнд 2%-аар унцсан явж байна. За тэгээд одоогийн байдлаар нийт биткойн худалдаж авсан арилжаануудаас одоогийн байдлаар хэдэн Америк доллар ашиг болсон байна. Энийг харж болно. Одоогийн байдлаар би 11000 Америк доллараар биткойн худалдаж авсан байгаа. Тэгэхээр 89 Америк доллар ашиг гарсан явж байна. За ингэж та нар Binance-ийн spot арилжааг өөртөө ямар нэг эсэл гаргахгүйгээр тест мөнгөөр туршиж үзэж болдгийг бол ойлгож авлаа. За энэ аппликейшны хоёр дахь үндсэн зорилт нь бол миний Binance-ийн крипто арилжааны хиймэл оюун ухааныг дагаж та нар крипто арилжаа хийж болно. Тэхийн тулд энэ AI гэсэн алтан кнопон дээр дарна. За энэ ч entry exit гэсэн хоёр зүйл харагдаж байна. Entry дээр нь болохоор энэ крипто арилжааны хиймэл оюун ухаан ямар койныг ямар цаг хугацаанд ямар ханшаар худалдаж авсан харагдана. За хамгийн сүүлд ADA гэдэг койныг open rate 1953 дээр байхад нь худалдаж авсан байна. Тэгцэг 1953 ханшаар худалдаж авсан байна. Хэдэн Америк доллараар ADA гэдэг койныг худалдаж авсан. Нийт 516 Америк доллараар ADA гэдэг койныг худалдаж авсан байна. За exit дээр нь болохоор ямар койныг ямар цаг хугацаанд ямар ханшаар зарсан тэр нь харагдана. Хамгийн сүүлд Huma гэдэг койныг Монгол цагаар өглөөний 5:36 дээр зарсан байна. Худалдаж авсан ханш нь болохоор тэг 2584, зарсан ханш нь тэг 2629. Тэгэхээр яаж вэ? 2584-оор худалдаж аваад 2584-өөс өсөөд 2629 дээр очингууд нь зарж ашиг олж байгаа байхгүй. Ингээд ирэхэд бол 154%-аар худалдаж авсан койн өсөнгүүд зарж тэг 176 Америк доллар ашиг олсон байна. За тэгээд exit-ээс нь ямар койныг ямар цаг хугацаанд ямар ханшаар зарсан тэрийг нь харна. Entry дээр нь ямар койныг ямар ханшаар ямар цаг хугацаанд худалдаж авсан тэрийг нь харна. Тэгэхээр та нар заавчгаа автоматар дагахгүйгээр энэ крипто арилжааны хиймэл оюун ухааныг мануалаар дагаж болно. Одоо би танарт яаж мануалаар дагддгийг нь харуулъя. За одоо жишээ нь хамгийн сүүлийн худалдаж авсан сигнал нь бол энэ чинь чинь ADA гэдэг койныг худалдаж авсан байна. Хэдүүлээ одоо ботыг дагаад ADA гэдэг койныг худалдаж авахыг хүсэх юм бол Binance руу орлоо, trade дээр дарлаа, spot дээр дарлаа. За тэгэнгүүтээ энэ чинь хэдүүлээ ADA гэж бичээд нөгөө ADA койноо хайж олно. За ADA USDT рүү орлоо. За тэгэнгүүтээ хэрэв би ADA гэдэг койныг яг одоо байгаа ханшаар нь худалдаж авахыг хүсэх юм бол энийг маркет болгоно. Тэгээд хэдэн USDT-гээр ADA гэдэг койныг худалдаж авах юм. Тэр USDT-гээ хэмжээг оруулна. За жишээ нь 100 Америк доллараар ADA койныг худалдаж авахыг хүсэх юм бол би ийшээ 100 гэж оруулаад buy ADA гэсэн ногоон кнопон дээр дарна. Тэгэнгүүт ADA гэдэг койныг яг одоогийн ханш тэгцэг 2000-аар нь би худалдаад авчнаа гэсэн үг. За та нар зүгээр шууд худалдаж авахын оронд урьдчилж захиалга өгч болно. Урьдчилаад захиалга өгөхийг хүсэх юм бол энийг stop limit болгоно. Тэгэнгүүтээ ямар ханш дээр очингууд нь ADA койныг худалдаж авах нь тэр ханшаа ийшээ оруулна. Одоо жишээ нь би тэгцэг 1990 одоо байгаа ханш тэгцэг 2000-аас жоохон унаад тэгцэг 1990 дээр очингууд нь урьдчилаад худалдаж авна гэх юм бол энэ ч би 1990 гэж оруулаад энэ ч адилхан 1990 гэж оруулна. За тэгээд хэдэн USDT-гээр ADA худалдаж авах юм. USDT-ийн хэмжээг нь amount дээр нь оруулаад buy ADA дээр дарна.
За тэнгуут ерөөхдөө бол ADA гэдэг койныг тэр аншин дээр очингууд нь би худалдаж авна гэд өөрчлөлт захиалга өгчөж байгаа. Тэгээд энэ ADA гэдэг койн одоо 2002-оос доош оноод 1990 дээр очих юм бол Binance миний өмнөөс шууд автоматар худалдаад авчна гэсэн үг. За одоо яаж мануалаар зардгийн тэрийг нь зааж өгье. За ADA гэдэг койныг яг одоогийн ханшаар нь шууд зарахыг хүсэх юм бол энийг би маркет болгоно. За тэгээд хэрэг хэмжээний ADA coin USDT рүү буцаад зарах юм. Тэр хэмжээг нь amount дээр нь оруулна. За тэгээд sell ADA дээр дараал болоо. Одоо надад бол 452 ADA coin байна. Энэ нь болохоор Юрий Америк долларын ханштай байна. За ингээд энэ 452 Америк ADA-г 452 ADA-г Юрий USDT-гээр зарахыг хүсэх юм бол sell ADA дээр дараал болоо. За тэрнээс одон бас урдчлан зарах захиалга өгч болно. Тэхийн тулд энийг стоп лимит болгоод тэр энэчтэр нь очингууд нь зарна гэд оруулчихна. За яг одоо ADA гэдэг койн 2002 гэсэн анштай байна. Тэгвэл хэдүүлээ 2002-оос өсөөд 2025 дээр очингууд нь зарна гэсэн урдчлан захиалга өгье. Тэгээд тэгцэг 2025 тэгцэг 2025 гэж орлоо. За тэгээд хэрэг хэмжээний ADA coin USDT рүү зарах юм те. Тэр тоогоо энэ amount дээр нь оруулаад sell ADA дээр дараал болоо. За тэгээд тэгцэг 2002 одоо байгаа аншаас өсөд 2025 дээр очих юм бол Binance миний өмнөөс ADA гэдэг coin-ыг зарчна гэсэн. За яаж Binance Spot дээр та нар coin-ыг үрдчиж авах захиалга өгдгийн, шууд авдгийн, өөрчлөлт зарах захиалга өгдгийн, шууд зардгийн тэрийг бол мэдээд авлаа. Одоо яаж ботны зарсан сигналуудыг, худалдаж авсан сигналуудыг мануалаар дагах юм. Тэрийг чинь заагаад өгье. За хамгийн эхлээд та нарын мэдэх ёстой зүйл бол энэ ботны худалдаж авсан сигнал нь тавигдсан бол зарсан сигнал нь тавигдсан байна уу гэдгийг харах хэрэгтэй. За чинь ADA гэдэг койны худалдаж авсан сигнал нь орж ирсэн байна. Тэгвэл энэ бот ADA гэдэг койныг буцаагаад зарсан байна уу? Тэрийг нь шалах хэрэгтэй хамгийн эхлээд. За ADA гэдэг койны зарах сигнал нь орж ирсэн бол та нар энэ чинээс ADA гэж хайна. За одоогийн байдлаар ADA гэдэг койн бол зарагдаагүй байна. ADA гэдэг койны зарсан сигнал нь бол орж ирээгүй байна. Тэгэхээр ADA гэдэг койныг бот яг одоогийн байдлаар зараагүй байна гэсэн. ADA гэдэг койн ашиг авах нь хүлээгдэж байна гэсэн. За дараагийн та нарын харах ёстой зүйл бол энэ бот ямар аншаар ADA гэдэг койныг худалдаж авсан. Тэрийг нь харах хэрэгтэй. За худалдаж авсан анш нь бол 1953. Яг одоо ботны худалдаж авсан анш 1953-аас ADA өсөөд 1999 дээр очсон байна. Энэ тохиолдолд ботыг дагаж худалдаж аваад хэрэггүй. Харин ямар тохиолдолд ботыг дагаж худалдаж авах вэ гэхээр худалдаж авсан аншнаас нь тухайн койны одоогийн анш илүү унтсан байх юм бол, илүү хямдалцсан байх юм бол тэр тохиолдолд та нар худалдаж авна гэсэн үг. За exit. За ерөнхийдөө бол яаж та нар ботны сигналыг дагахыг бол ойлгоод авлаа. За тэгээд ботыг дагаад энэ ADA coin-ыг худалдаж авлаа. Дараа нь яах юм бэ гэхээр exit-ийг нь хүлээн. ADA гэдэг coin-ыг зарсан сигнал нь exit дээр орж ирэхийг нь хүлээнэ гэсэн. За та нар exit-ийг ингэж харж байгаад ADA гэдэг coin ороод ирэх юм бол шууд ADA гэдэг coin-ыг одоо байгаа аншаар нь зарчна гэсэн. За ингэж ирэхэд бол та нар мануалаар энэ ботыг дагна. За мануалаар дагахын оронд шууд автоматар дагаж болно. За одоо би танд яаж энэ ботыг автоматар дагахын тэрийг нь зааж өгье. За энэ ботыг автоматар дагахын тулд та нар Binance-ийнхаа API түлхүүр үг, API нууц үгийг миний Telegram-ийн миний аппликейшнтэй холбох шаардлагатай. За эхлээд хэдүүлээ API түлхүүр үгийг үүсгэе. Эхийн тулд overview дээр дарлаа. Binance account-ийнхаа overview дээр дарлаа. Тэнгүүтээ доошоо гүйлгээд account дээр дарлаа. За тэнгүүт энэ чи API management гэсэн конопорч чинь API management дээр дарлаа. За тэнгүүт энэ чи create API гэсэн нэг шар конопорч чинь энэ дээр дарна. Энийг нийтүүлээ system generated гэдгийг сонгоно. Next. За одоо API дэлгүүр үгэндээ нэр өгнө.
За нэрийг нэг үж хэдүүлээ бодъё. За зүгээр дөрвдөлгээл нэрлэлчээ. За тэгээд хэдүүлээ энэ next гэсэн шарк номер дээр дарна. За одоо authentic одоо нөгөө миний Gmail аккаунт руу явуулсан баталгаажуулах кодыг нэдэ ийшээ оруулна. За хамгийн эхлээд Authenticator app гэж энэ Google-ийн баталгаажуулдаг аппликейшн үүдээ Authenticator гэдэг тэрний кодыг Authenticator app гэдэгтэр нэдүүлээ оруулна. За энийг энэ ч хэдүүлээ ингэж оруулаад 390 900. За email дээр нь болохоор email хаяг руу явуулсан кодыг нь оруулна. За email хаягаа би шалгаадгая. За ингээд миний API төлхөрөг үүсчихэж байгаа. Одоо та нарын хамгийн эхлээд харах ёстой зүйл бол энэ byte checking гэсэн юм чагтлагдаг байх хэвээр. Хэрвээ энэ byte checking this box гэсэн энэ зүйл нь чагтлагдсан байх юм бол API төлхөрөгээ edit хийж болохоо болждаг байхгүй. Тэгэхээр заавалчгүй энийг чагтлсан байна уу гэдэггүй юу гэдгийг шалга. Энийг яасан чагталж болохгүй. За дараагийн ихтэй зүйл бол edit restriction дээр дарна. За edit restriction дээр дарснаар энэ API төлхөрөгээр дамжуулж чиний Binance аккаунтн дээр юу хийж болох юм те. Тэдгээр зөвшөөрлүүдийг та нар edit хийнэ гэсэн үг. За эдгээр зөвшөөрлүүдээс эрдөөсөө ганцхан зөвшөөрлийг л миний крипто арилжааны хэмжээ аваханд өгөхөд болно. Тэр нь enable spot margin stock trading. За энэ ингэснээр та нар ердөөсөө энэ хэмжээ оюуханд чиний Binance аккаунтны чинь USDT-гээр spot арилжаа хийх зөвшөөрөл олгож байна гэсэн үг. За тэгээд текстийн дараагаар та нар энийг анзаарах хэрэгтэй. API access restriction заавалчгүй unrestricted байх шаардлагатай. Хэрвээ энэ restrict байх юм бол ерөнхийдөө бол чиний миний крипто арилжааны хэмжээ оюухан Binance-тэй ч холбогдохгүй гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлийн хийх зүйл бол save гэсэн шарк номер дээр дараал болоо. Тэгэхээр би танд нэг юм анхааруулъя. Энд нэг enable withdrawal гэсэн нэг юм харагдаж байна. За энийг маш сайн анхаараарай. Миний Telegram миний аппликейшнтэй Binance-аа холбогдооч тэр эсвэл өөр ямар нэгэн зүйлтэй Binance аккаунтаа холбогдооч тэр хэзээж битгий enable withdrawals гэсэн энэ зүйлийг чагтлаарай. Хэрвээ энийг чатлах юм бол Binance аккаунтаас мөнгө татах зөвшөөрлийг олгочих чинь гэсэн үг. Хэрвээ энэ чагтлагдаагүй байх юм бол чиний Binance аккаунтаас чи энэ API төлхөрөөр мөнгө татах 100% боломжгүй гэсэн үг. Ойлгосон. За API төлхөрөөгөө үүсгэчлээ. Одоо хэдүүлээ яах юм бэ гэхээр миний Telegram миний аппликейшнд буцаад орлоо. За тэгэнгүүтээ Binance API гэсэн нүдэн дээр нь болохоор Binance-ийн API төлхөрөгийг копи хийгээд оруулна. Binance API secret гэдэг нүдэн дээр нь болохоор Binance-ийн API нууцыг копи хийгээд оруулна. Ингээл болоо. За тэгснийгээ дараагаар start a trading гэсэн шарк номер дээр дарна. Энэ кнопн дээр дарсны дараагаар энэ бот чиний Binance аккаунтын дотроогаа USDT-гээр чинь spot арилжаа хийгээд эхэлнэ гэсэн үг. За тэгээд Binance аккаунт дээр миний крипто арилжааны хэмжээ арилжаа хийж байгаа юм уу, хийхгүй байгаа юм уу, тэрийг нь яаж шалгах вэ? Одоо би танд заагаад өгье. За тэрийг нь шалгахын тулд та нар ботны арилжааны хуулгыг нь Binance-ийн арилжааны хуулгатай харьцуулаад үзэх хэрэгтэй. За Binance арилжааныхаа хуулгыг харахын тулд trader дараад spotter дараад тэгэнгүүтээ энийгээ доошоо гүйлгээд энэ ч order history гэсэн конопар гэж байна. Энэ дээр дарна. За энэ дээр дарангууд Binance дээр энэ хэмэл явуухан ямар coin-ыг ямар аншаар худалдаж авсан, хизээ зарсан тэр бүх юмуд нь гараад ирж байна. За одоо хэдүүлээ энэ хуулгыг энэ ботны худалдаж авсан зарсан хуулгатай харьцуулаад үзье. За хамгийн сүүлд ADA гэдэг coin-ыг 1953 дээр худалдаж авсан байна. Тэр нь энэ ч харагч чинь ADA гэдэг coin-ыг 1953 дээр худалдаж авсан байна.
Тэрнээс өмнө Kite гэдэг coin-ыг 19.55 дээр худалдаж авсан байна. Kite гэдэг coin-ыг 19.50 дээр худалдаж авсан энэ чинь харагдаж байна. За хамгийн сүүлд Huma гэдэг coin-ыг 26.29 дээр зарсан байна. Huma гэдэг coin-ыг 29 дээр зарсан нь энэ чинь харагдаж байна. Huma 26.29 дээр зарсан нь энэ чинь харагдаж байна. Huma 26.15 дээр худалдаж аваад 26.29 дээр зарж ашиг олсон нь чинь харагдаж байна. За тэгээд би өөрийнхөө Binance аккаунтыг яг л VIP шүүттэйг адилхан өөрийнхөө миний аппликейшнтэй холбосон учраас та нар яг одоо энэ бот Binance аккаунттай холбогдоод Binance аккаунт дээр харилцаа гэдгийг хийж болж байгааг баталгааг бол эндээс харж байна. За ингээд ирэхэд бол нэлээд хичээлээ та нарт ирэхэд энэ зүйлийг бүр маш ойлгомжтой заах гэж нэлээд хичээлээ. Тэгээд миний хэлсэн юмнуудыг хэрвээ та нар ойлгохгүй байх юм бол YouTube дээрээ хайлт хийгээд өөрсдөө судлаарай. Одоо чинь хэдүүлээ how to create Binance API for copy trading гэж хайчихна. За тэнгуүтэ өөр хүмүүсийн хийсэн бичлэгнүүдийн чинь гараад ирж байна. Яаж Binance API төлхөөргийг үүсгэх вэ? Яаж одоо copy trading-тэй API төлхөөргөө холбох вэ те? Миний бичлэгийг ойлгохгүй юм бол та нар өөр хүмүүсийн хийсэн эдгээр бичлэгнүүдийг ч гэсэн үзэж болно. За тэгээд хамгийн гол нь миний аль хэдийн заагаад өгсөн юмнуудыг битгий асуугаар. Хэрвээ ойлгохгүй байх юм бол энэ бичлэгийг дахиад эхнээс нь дуусах хүртэл нь үзээрэй. За яаж VIP гишүүнчлэл хөдөлж авдгийг тэр тухай миний YouTube сувруу ороод видео хэсгийг шалгах юм бол энэ ч нэг юм 2000 үзэлттэй бичлэг болтно. Энэ бичлэгэн дээр заасан байгаа. Яаж VIP гишүүнчлэл хөдөлж авдгийг тэр тухай бүр жишээ үзүүлсэн байдаг заац учраас эрдөөсөө дэлгэсэн дээр гарч байгаа нуудыг дагаж хийгээл болоо. Тэрнээс гадна одоо энэ арилжааны хиймэл оюун ухааныг дагаж мөнгө олохын тулд та нарт юу бэлэн байх шаардлагатай те юу бэлтгэхийн те тэр тухай энэ бичлэгэн дээр бас айгүй ойлгомжтой заасан байгаа. За ингээд энэ үзэж байгаа бичлэг чинь нэгдүгээр, хоёрдугаарт энэ бичлэг ингээд энэ хоёр бичлэгэн дээр ирэхэд бол мэдэх ёстой юмнуудыг чи бүгднгийн зааж өгсөн, тайлбарлсан гэж бодож байна. Тийм учраас бичлэгний коммент хэсгээр битгий дахин аль хэдийн заасан юмыг асуугаад байгаарай. За тэгээд дараачихаа бичлэгээр уулзъя. Peace.